Монголд хэрэгжиж байгаа 3 том төсөл байна. Энэ нь бол одоо санхүүгийн их үүсвэрийн шийдэгдсэн стратегийн ач холбогдолтой төсөл нь өөрөө одоо нөгөө үр ашгаа маш хурдан хугацаанд нөхөх ийм 3 төслийг сонгож авсан байхгүй. Нэг нь бол Эрдэнэ өргөнгийн усан цахилгаан станц. Энэ бол ерөөсө баруун бүсэг тэр чигээр нь эрчим хүчээр хангах. Манай улсад эрчим хүч дутагдaltaй байгаа. За нөгөөх нь болохоор Дорноговь аймгийн Алтан ширээгийн газрын тос боловсруулах үйлдвэр. За энэ үйлдвэрийг хэрэв бид нар ашиглалтанд оруулах юм бол өнөөдөр одоо онгоцны түлшээ, шатхуна өөрсдөө үйлдвэрлэдэг боломжтой болох юм. За нөгөөх нь бол Улаанбаатар хотын босгосон бонд байгаа шүү дээ. Сэлб дэд төв. Одоо Монгол улсад 116 төсөл байгаагаас 89 төсөл нь хэрэгжиж байгаа. Тэрнээс одоо хэрэгжиж чадахгүй байгаа нь бол нийтдээ 95% байгаа. Тэгэхээр бид нар тэрэнд ингээд жил болгон мөнгө төлөөд байгаа. Энэ Монгол мөнгөөр 14 их 80 төгрөг. 14 их 80-д манай Монгол хэрэглэх эрхтэй мөртлөө бид нар өнөөгийн мөрж байгаа хуулиар хэрэгжилж чадахгүй байгаа. Тэрнийхээ хүүг одоо бусад орнд төлж гинэ л гэсэн үг байхгүй. Тэгээ энийг болиулъя гэд энэ хуулийг өргөн барьж байгаа юм. 3-ыг сонгож авсан. Энэ 3 төсөл дуусахад энэ хууль бол ингээ хүчингүй болох юм. Анхдагч хуулийн төсөл. Тэгэхээр нийгэм болоод эдийн засгийн үр ашиг нь бол асар өндөр. Стратегийн бүтээгдэхүүн буюу нефт боловсруулах үйлдвэр, за эрчим хүч, Улаанбаатар хотын одоо гэр ороолыг барилгажуулах гэсэн 3 том төсөлтөөр төвлөрсөн одоо анхдагч хуулийн төсөл. За энэ одоо хууль одоо батлагдсанараа стратегийн буюу одоо нефтийн бүтээгдэхүүнийхээ дотоод одоо бас асуудлуудаа шийдэх 55% хүртэл шийдэх. За эрчим хүчний одоо бас хараатай байдлаас ангижрах буюу баруун аймагуудыг 100% дотоодын эрчим хүчээр хангах. За Улаанбаатар хотын одоо гэр ороолыг барилгажуулах буюу одоо Сэлбэдэд төвийн 10,000 айлын орон сууцыг одоо барьж ашиглалтанд оруулах гэсэн ийм үр нөлөөтэй. За Улаанбаатар хотын хувьд бол гэр орооллыг барилгажуулснараа агаар орчны болон хөрсний бохирдлыг бууруулах, за утааны одоо бас асуудал томоохон хувь нэмэр оруулнаа гэсэн ийм одоо ач холбогдолтой хуулийн төсөл байгаа. Энэ одоо бас хуулийн төсөл өргөн баригдсанараа зээлээ ашиглахын боломж нэгдэж одоо бас богино хугацаанд ашиглалтанд оруулах үр өгөөжийг хүртэх гэсэн ийм одоо ач холбогдолтой хуулийн төслүүд байна.